Дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил Монгол улсын хөгжлийн тулгуур нийгмийн бүтээн байгуулагч гол хүчин зүйл бол бүхэл салбарт хөдөлмөр эрхэлж байгаа боловсон хүчин болон албан агчд байдаг. Хөдөлмөр бол хувь хүндэтгэвгүй айл өрх улс үндэсний бүх талын хөгжлийн гол үндэс гэдгийг өндөр хөгжсөн орн болон эрчимтэй хөгжиж байгаа улс орнуудын туршлага харуулж байдаг. Тэгвэл улсын хөгжлийн үндэс хүн амын сайн сайхан амьдралын хүнс сулсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж өгөх нь улс орны хариуцлага мөн. Аль салбарт мэрэгжлээс шалтгаалсан өвчлөл гэж байдаг. Ажлын байран дах аюулгүй орчин, эрүүл ахуйн стандарт, дүрм журмыг сахиулан мөрдүүлж, мэрэгжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь ямар ач холбогдолтой үнцэнтэй болохыг энэ удаагийн мэрэгжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээр хүргэж байна. За мэрэгжлийн хэлтийн цаг нэвтрүүлгийг эхлэж байна. За энэ удаад гэх юм бол хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой мэрэгжлээс шалтгаалсан өвчлөлийн хэрхэн яаж бууруулдаг тал дээр дэлгэрэнгүй мэдээллийг та хэлээд өгөх үү? Ажил хөдөлмөр эрхлэнэ гэдэг бол хувь хүний хөгжилд ч гэсэн, хувь хүний амьдрал ч гэсэн маш одоо чухал үүрэг гүйцэтгэдэг. За энэ утгаараа бол ямар нэгэн ажил хийх явцад бол хүний эрүүл мэндэд нөлөөлдөг юм сөрөг нөлөөллүүд бас байдаг. Одоо үйлдвэрлэлийн түүх хийдийг боловсруулах, за бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчим хүчин үйлдвэрлэх энэ явцад бол хүний эрүүл мэндэд нөлөөлдөг сөрөг нөлөөллүүд байдаг. Мэргэжил шалтгааллах өвчин бол эдгээр ажлын байранд байгаа энэ хортой аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс болж тодорхой хугацааны дараа хүний эрүүл мэндэд одоо сөргөөр нөлөөлж өвчлөл үүсэх хүргэдэг. За энэ физик, хим, биологийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж үүссэн өвчлийг мэргэжил шалтгааллах өвчин гэж тодорхойлдог. Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан албан агчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр хууль журмыг хангалтгүй хэрэгжүүлж байгаагаас аливаа үйлдвэрлэлийн осол мэрэгжлээс шалтгаалсан өвчний тохиолдол үүсэж, ажилчдын амнаас эрүүл мэнд хохирох явдал гарч байдаг. Зөвхөн үйлдвэрүүд төдийгүй материалын бус олон төрлийн ажлын байранд ажил хөдөлмөртэй холбоотой өвчин тохиолдож байдаг. Мэрэгжлээс шалтгаалсан өвчлөл хамгийн ихээр тохиолдох хүчин зүйлүүдэд агаар жуулалт муутай орчинд ажиллаж, эрүүл ахуйн таагүй орчинд ажиллах, хэд дуу шуугантай орчин болон элдв төрлийн ёонжуулсан цацраг, халуун хитэн агаарын хэм зэрэг ажлын байрнууд ордог байх юм. Эдгээр аюул эрсдлүүд нь ажлын байрыг эрүүл бус аюултай орчин болгон хувиргаж байдаг. Зарим ажил мэргэжилтэй холбоотой сөрөг нөлөөлөл нь тухайн ажилч нь тодорхой шинж тэмдгээр илэрхгүй ч ас хэдтэй өөр удамтанд хортой сөрөг нөлөө үзүүлэх хор уршигтай байдаг. Гэсэн хэдий ч ажлын байран дах аюултай орчин зүйлсээс ажлагчдыг хамгаалж, үүсч болох өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хянах, бууруулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр ажил хөдөлмөртэй холбоотой аливаа эмгэг осол гэмтлээс бүрэн хамгаалах боломжтой байдаг байна. Одоо шалгалтуудыг хийгдэж, шаардлагуудыг тавьснаар өнөөдөр манай улсын онцгой объект гэж нэрлэдэг байгаа дулааны цахилгаан станцуудад ер нь хэрэг үр дүнтэй ажиллаж байгаа вэ? Хангалттай гэж үзэж болох болов уу? За манай урд онууд хийсэн хяналт шалгалтаар бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт дулааны станцын байгууллагууд бол хангалттай гэж үнэлэгдсэн байна. 2009 оноос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гарсан. За хуучин бол хөдөлмөрийн хуулийн 6 дугаар бүлгээр бол ерөнхийдөө хөдөлмөрийн аюулгүй байдалтай харилцаа бол зохицуулагдаж байна. Тэгээ энэ хууль гарснаас бас хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд манайх бол яг тэр үеэс орж ирсэлтэй. Хамгийн гол нь бид нар нэгдүгээртээ осол өртөхгүй байх. Урдсан сэргийлэх. Энэ арга хэмжээ хамгийн чухал байдаг. 90 цахилгаан станцууд гэдэг бол өөрөө бол маш их эрсдэлтэй ийм хүнд үйлдвэр. За энэ дээр бол одоо нөөцний тоос гэж. Нөөцний тоос бол өөрөө шатдаг, тесрэгдэг. За тэгээд хүний амьсгалын замраа байх юм бол хүнийг өвчлүүлдэг. Ийм хортой. 90 хүн бүхэн эхний ээлжинд өөрийгөө хамгаалах чадвартай болох ёстой. Энэ асуудал чухал. Тийм учраас хүн бүхэн тодорхой мэдлэгтэй ажиллаа хийхийн өмнө одоо хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээг авсны дараа ажлаа гүйцэтгэх гэсэн ийм шаардлага байгаа шүү дээ. Энийг бол хүн бүхэн мэдрүүлэх гэдэг нь хамгийн чухал байд юм байна гэж ойлгож байгаа. Ер нь шууд эхлээд сайхан болчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ бол үр дүн бол гарч байгаа. За одоо манай хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой маш олон сургалтууд зохион байгуулагдсан. За хүмүүс гэсэн нэр тодорхой ойлголттой болсон. Тийм учраас би өөрийгөө хамгаалах ёстой юм байна. Миний амь нас эрүүл мэндийн хамгийн гол одоо
хариуцагч би өөрөө юм байна гэдгийг хүн бүхэн мэдэрч ойлгож эхэлж байгаа нэг чухал байна л та. За манай улсын хувьд бол мэрэгжлийн өвчнийг онцлоод одоо 40 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол нэг 5800 гаруй өвчний тохиолдол мэрэгжлийн өвчтэй хүн. За 8000 гаруй одоо өвчлийн тохиолдлыг одоо бүртгэсэн байдаг. За энэ өвчлийн дунд бол одоо тоосны гаралтай тоосноос болж одоо мэрэгжлийн өвчний уушиг тоосчих өвчний тохиолдлууд бол нэлээд 60% эзэлдэг байж байгаа. Дутааны цэцлэг станцуудад хол нөлөөллүүд одоо өндөр шуугаантай халуун ийм орчинд ажилладаг нөхцөлд ажилладаг. За бид нар хян шалгалтаа хийхдээ бол одоо шуугааны хэмжилтийн багажаар одоо багаж шалгана. Яг одоо хэвэн байна уу? Энэ бол яг зөвшөөрөгдөх хэмжээнээс бас арай их байна. Нэг 85 децибел орчим зөвшөөрөгдөх хэмжээ. За тэгээд энэ норм эрүүл мэндийн норм хэмжээнээс их байгаа нөхцөлд бол хувь хүнийг одоо хамгаалах. За техник технологийн хувьд бол одоо шууганыг бууруулахын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад үүсэх сөрөг нөлөөллийн талаарх бодит мэдээллийг ашиглаж хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулинд заасан байдаг. Харин ажилтнаа ажлын байранда өөрийгөө аюулгүй ажиллах ёстой талаар сайтар мэдэж байх хэрэгтэй. Хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах тухай стандарт дүрм журм гэж байдаг. Үүнээс гол 3 хүчин зүйлийг нь хүргэвэл 1-р үйлдвэр барилга байгууламж тоног төхөөрөмжийн инженерийн зохион байгуулалтыг зураг төслийн шатанд зөв хийж, дахин шинжлэх, үйлдвэрлэлийн технологиг өөрчлөх, хортой бодисыг хор багтаа бодисоор орлуулах, тусгаарлах, агааржуулалтыг төлөвлөх замаар аюулыг арилгах, буруулах зэрэг эдгээр арга хэмжээ нь ажлын байрны аюулаас ажилчдыг хамгаалах хамгийн ихний бөгөөд хамгийн үр дүнтэй арга байдаг. Хоёрдугаарт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ нь ажилчдыг сургалтанд хамруулж, ажлыг аюулгүй эрсдэлгүй гүйцэтгэхэд арга барилтанд сургах, эрүүл мэндийн үзлэг хийж, бохирдолтой ажлын талбайд ажиллах хугацааг нь багасгах арга зам. 3-дугаарт хувийн хамгаалах хувцас хэрэгсэл хангах арга хэмжээ нь ажилчдыг орчны нөлөөллөөс хамгаалах зорилгоор өмсөж зүүж хэрэглэдэг нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл нь хамгийн чухал арга зам бөгөөд дээрх 2 арга замтай хослуулан авч хэрэгжүүлснээр ажлын байран дах аюул эрсдэлгүй ажлын байрыг бий болгодог байх юм а. Мэдээж мэрэгжлийн байцаагч нар, хяналтын байцаагч нар тэр болгон объект дээр очиод байнга хяналт тавьж явах тийм боломж нөхцөл хүний нөөцийн ямар ч тийм боломж чадах байхгүй. Тийм учраас тухайн байгууллага өөрийнхөө үйл ажиллагааг явуулахын тулд тэнд бүхий л талын одоо дотоод хяналтыг бол авч хэрэгжүүлэх ёстой. За үүний нэг жишээ нь бол хөдөлмөрийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах тал дээр дотоод хяналтаа эднийх яаж хэрэгжүүлдэг вэ гэхээр өөрийн гэсэн одоо лабораторитой
хөдөлмөрийн нөхцөлтэй хэмжээ шинжилгээ хийдэг багаж тоног төхөөрөмжтэй. За энэ багаж тоног төхөөрөмжөөр бол одоо тоосны хэмжилтийг бол байнга хийн. За энэ хийсэн хэмжилтийнхаа үр дүнгээр одоо тоос их байна уу, игдсэн бол юунаас болж юу гэдэг шалтгаанаа тодруулаад тэн дээр бууруулах арга хэмжээгээ авч хэрэгжүүлдэг. За хоёрдугаарт нь бол ажилчдынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бол маш сайн хэрэгжүүлж байна. За энэ утгаараа одоо үйлдвэрийн бие даасан эмнэлэгтэй оронтойтой за тоног төхөөрөмжөөр хангагдсан. За энэ ямар үйлчлэгийг үзүүлдэг юм бэ гэхээр энд ажиллаж байгаа ажилчид тэр хөдөлмөрийн нөхцлөөс болоод одоо мэргэжлийн шалтгааллах өвчин үүсгэхээс нь өмнө эрт үед нь илрүүлж за өвчин болохоос нь урьдчилан сэргийлэх одоо нөхөн сэргээх үйлчлэгийг эмнэлгийн тусламж үйлчлэгээр үзүүлдэг. За манай эмнэлгийн хэсэг анх үйлдвэр 1982 онд байгуулагдсанаас ахлаж өвөгдсөн байгуулагдсан. Анх нэг их эмчтэй, нэг бага эмч зөвлөгч ажилладаг байсан. Одоо бол 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Станцын хувьд бол хэвийн бус нөхцөл гэж үздэг. Мэргэжлийн өвчнөөс бол манайх нурууны өвчлөл түлхүү байдаг л да. Энэ юутай холбоотой гэхээр хүнд юм өргөх, нэг байралтаа удаан хугацаагаар байх одоо гагнуурчд эднэр тийм ээ. Одоо бол харьцангуй буурсан. 11 онд мэргэжлийн өвчлөл бүртгэгдээгүй, өнгөрсөн онд ч гэсэн мөн бүртгэгдээгүй байгаа. Өвчлөлтсөн хойно биш, өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх. Хэрвээ өвдсөн тохиолдолд тэр өвчнийг цаг тохиод нь цаг алдалгүй ажлын байрнаас нь хөндөрүүлэлгүйгээр ажилчдаа энэ чинээ эрүүлжүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөө явуулдаг. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа одоо ажилчид гэх юм уу ажлын байран дээрх хоол хүнсний тал дээр эрүүлхэн тал дээр илүү анхааралтай ажиллах хэрэгтэй байдаг. Нарийн байгаах гэж бодож байна. Хоол зүйч тухайн одоо ажилчин тохирсон зөвлөгөө өгөхийн хажуугаар бол эмчилгээний хоол гэж үйлдвэрлэдэг манайх 4-5 нэр төрлийн өдөрт. За эндээс бол тухайн ажилчид маань сонгож хооллох. За тэгээд дээр нэг өөрийнхөө хэрэгцээ шаардлагад зохицсон хоолыг яаж идэх талаар мэдээллийг нэлээсэн одоо хоол зүйч маань хүргэдэг гэсэн үг ажилчдаа. Тухайн ажилтан эрүүл байж илүү их хөдөлмөрж одоо илүү амжилттай ажиллана. Энэ дээр л ер нь гол үндэс маань суурилж байгаа гэсэн үг тийм. Тэгээд ажилтан маань одоо ажлынхаа нийт 24 цагийн 3/1-ийг бол ажил дээр өнгөрөөдөг. Тэгээ энэ манай кабинет бол их одоо онцлог. Яагаад гэвэл эмнэлэгт бол хүн 10 хоноод гэвтээд гарчдаг бол ажилтан бол насан туршдаа энэ дээр ингээд мэдээлэл аваад мэдээлэл солилцоо тэгээд одоо зөвлөгөө өгөө зөвлөгөөнийхөө үр дүн хянах маш боломжтой гэсэн. Ажлын байрны орчноос ажилтныг эрүүл мэндийн сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг бууруулж, эрүүл ажлын байрыг дэмжих нь ажилчдын эрүүл мэндийг сайжруулж, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь амьдралын чанарыг дээшлүүлнэ. Энэ үйл ажиллагаа зөвхөн удирдлагуудын анхаарах үйл ажиллагаа төдийгүй бүх хамт олонны ажил гэдгийг анхаарах зүйтэй юм а. Эрүүл ажилчид нь үр ашигтай үйлдвэрлэгчид бөгөөд энэ үр ашиг нь амжилттай бизнесийн гол үндэс, баян чинэлэг, эдийн засаг, тогтвортой хөгжлийн суурь болтгоо. Мэргэжлийн элтийн ерхий газар нь энэ удаад иргэн бүрт хамааралтай, заавал мэдэж явах ёстой ажлын байрны аюулгүй орчин ямар ач холбогдолтой байдаг тухай мэдээллийг хүргүүллээ.